За энэ удаагийн номны Book Review 15 дугаараараа Sean Covey зохиолчийн өндөр бүтээмжтэй өсвөр насныхны 7 дадал гэсэн номыг онцолж байна. За би ер нь энэ дэлхийд яагаад төрсэн юм бэ? Тэ би ер нь юу хийх хүн юм бэ? Миний одоо амьдрах шалтгаан юу юм бэ гэж өсвөр насныхан бүгд л өөр өөрсдөөс асуудаг байх. За 18 ч гэж ярьдаг, 21 ч гэж ярьдаг. За ерөнхийдөө ойролцоогоор 10-аас 20 насны одоо өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ном гэж хэлчих болно. За номны гарал үүсэл одоо номны зохиолчийн тухайд гэвэл за Стивен Кови гэдэг хүн байсан. За маш одоо хувь хүний хөгжлийн мэрэгчлэн гэдгээр дэлхийд дахин алдаршсан хүн байдаг. За мань хүний хувьд бол нийтдээ 9 бүрэн хэмжээний ийм хувь хүний хөгжлийн тухай номнууд гаргаснаас за өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэсэн ном нь одоо хүртэл өндөр борлуулалттай хэвээр байдаг ном. Тэгээд тэр ном нь болохоор голцоо одоо ухамсар суудсан, тодорхой хэмжээнд ухамсар суусан одоо өсвөр насны бэлтгүүгээр насан турш хүмүүс зориулсан ном, одоо насан турш хүмүүс чиглэсэн ном гэд одоо ихэнх хүмүүс тодорхойлд юм байлээ. Тэгсэн мань үний одоо төрсөн хүү болох. За манай энэ номны зохиолч Sean Covey болохоор за яг тэр номын хайцангуй яг өсвөр насныханд зориулсан чиглэсэн маягаар өсвөр наснд ямар бодол орж ирдیں۔ Тэгээд найз нөхдийн хоорондын харилцаанд ямар одоо зүйлс гарч ирдیں۔ Дотн харилцаанд ямар хосын харилцаанд ямар зүйлс гарч ирдیں۔ Тэгээд өсвөр насныхан эцэг эхтэйгээ ямархуу харилцаанд байдсан бэ те? Өсвөр насныханд ямар бодол, ямар зүйл асуудал тулгардсан бэ гэдэг талаас нь чиглэсэн номыг одоо олон нийтэд паблиш хийх гэсэн зорилготойгоор энэ номоо олон нийтэд гаргасан байна. За номны гарал үүсэл зохиолчийн тухайд товчхондоо ийм. За номны одоо гол санаа агуулгын хувьд гэх юм бол ерөөсөө одоо хүн болгон сайн сайхан ирээдүг мөрөддөг бах тийм үү? Муу муухай ирээдүг мөрөддөг хүн бол байхгүй бах. За тэгэхээр одоо ямар ч сайн сайхан ирээдүг төсөөлсөн бай. Одоо энэ ном дээр гарах 7 дадал бол тэр ямар ч сайхан ирээдүйн одоо суур 7 дадал гэдээ ойлгож болно. Хамгийн энгийнээр. Тэгэхээр энэ 7 дадлыг би одоо нэг 3 хэсэгт хуваачиж бодож байна. За эхнийх нь мэдээж хувь хүний талаас нь, хоёр дахь хэсэг нь болохоор нийгмийн харилцаа талаас нь, гурав дахь хэсэг нь болохоор одоо харьцангуй хувь хүний одоо зан төлөв талаас нь гэдээ ойлгож болно. За тэгэхээр эхний хэсэгт нь болохоор ерөөсөө нэг эхний 3 дадлыг товчилж байна. За ерөөсөө хүн өөрөө одоо хүн гэлтгүүгээр одоо яг өсвөрлсөндөө явж байгаа хүмүүс ерөөсөө өөрийнхөө ирээдүйд хаана үрэх юм бэ гэдгээд өөртөө тодорхойлох хэрэгтэй юм билээ. За одоо бид чинь тусгаар тогтносон капиталист нийгэмд амьдарч байна тийм үү? Одоо энэ тогтолцооны хамгийн гол одоо үнэт зүйл нь юу вэ гэхээр хүн аливаа нэг зүйлд өөрөө шийдвэр гаргана. Өөрөө одоо юу хийхээ шийднэ. Тэр шийдвэрийнхаа хариуцлагыг өөрөө хүлээдэг л баг. Энэ л ерөөсөө капиталист нийгмийн одоо хамгийн гол үнэт зүйл гэж одоо миний хувьд ойлгодیں۔ Тийм ч учраас энэ ном дээр яг юу гэж гарч байгаа вэ гэхээр яг тэр капиталист нийгмийн үнэт зүйлийн одоо жишгийн дагуу хүн өөрийнхөө хаана үрэх тэр том мөрөөдлөө өөрөө ихлээр тодорхойлоод тэгээд тэрний араас өөрөө юунд цагаа зарцуулах вэ? Юунд цагаа зарцуулахгүй вэ? Өөрөө одоо be proactive буюу өөрийнхөө амьдралд эзэн бай гэсэн мессеж бол зохиолчдоо дахин дурдсан байдаг. Хүн өөрийнхөө шийдвэрт эзэн байхгүй бол өөр хэн нэгэн таныг удирдах явна л гэсэн юм гол санааг төвшүүлж байгаа. За тэгэхээр эхний 3 хэсэгт бол за be proactive буюу одоо өөрийнхөө амьдралд эзэн бай. Тэгээ begin with the end in mind буюу одоо өөрийнхөө амьдралын одоо зорилтуудаа маш тодорхой тавьчих хэрэгтэй байна. Тодорхой юмд зорих хэрэгтэй юм шиг байна. Тэгээ 3 дахь нь болохоор put first things first буюу за яг надад одоо ямар зүйл чухал юм бэ те? Одоо би 30 минут уцаар тоглох уу, 30 минут англи хэлээ сайжруулах уу гэдэг ч одоо хувь хүний сонголт болж байгаа шүү дээ. Тэгэхээр би шийдвэрээ гаргана. Тэгээд хэрвээ би шийдвэртээ гарсан бол тэр хариуцлага өөрөө л үлдэх байх хэрэгтэй те. Одоо би 30 минут тоглоом тоглож тахад одоо тэрнийхээ үр дагаврын хариуцлагыг би өөрөө хүлээнэ. Жишээ нь би 30 минут англи хэлээ сайжруулчлаа гэхэд тэр одоо үр шимийг одоо би өөрөө хүртнэ гэдэг л юм мессеж. За тэгэхээр энэ бол хувь хүний талаас нь эхний одоо сэдв болчихж байгаа. Эхний 3 дадал бол ингэ болчихж байгаа. Дараагийн 2 дахь хэсэгт нь болохоор за сая хэлсэндээ нийгмийн харилцаа талаас нь хувь хүний одоо бусдад харилцаа талаас нь.
За одоо хүн одоо нийгмийн амьдрал нь болсноос хойш нийгмийн харилцаанд шууд болон шууд буссаар өдөр тутам минут секунд тутам одоо орж идэг. Тэгэхээр тэнд хүний экстроверт буюу одоо гадагшаага төрлийн зантай хүн байна уу, дотгошоогоо төрлийн зантай хүн байна уу, бусдад ийм уриалга хүн байна уу гэдэг бол ямар ч хамаагүй. Энэ одоо think win and win буюу хамтдаа ялагч байх гэсэн зарчим бол хүн болгонд байх ёстой. Тэгэхгүй одоо би өөртөө эрэхтэй зүйлийг хүнээс авчаад тэр хүнд эргүүлээд би юу ч өгөхгүй бол тэр чинь нэг бодлын тэр хүнийг ашиглаж байгаа ч юм уу те эсвэл одоо бүр одоо муухайгаар ихэд хулгай заллин ч юм болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм өөртөө л өөрийнхөө ашиг сонирхлыг нэгт тавьдаг хүнд бол зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг нэгт тавьдаг хүнтэй одоо хинч хамтарч ажиллахыг хүсэхгүй байна. Тэгэхээр think win and win буюу одоо хамтдаа ялагч байх ийм зарчмыг зохиолч бол бас хүргэсэн байна. Тэгээд энэ дэр нэг жишээ гэх юм бол одоо манай саксныхан сайн мэдэх бах. Одоо жишээ нь би ингээд нэг найзтайгаа бэлтгэл хийж илаа гэж бодоход за одоо хоёулаа нэг 100 шидчихье те. Тэгээ би бөмбөг аваад тэгээ чи шидчих. Тэгээ манай тэр багийн хамтрагч шидэж яхад одоо тэр хүний шидэлтэн сайжирж байгаа тийм үү. Одоо тэр хүн байнга шидэлтэд автаж байгаа. Одоо би тэр хүнийг шидэж яхад нь бөмбөг авч өгж байгаа ч гэсэн аль талдаа win and win зарчмыг яаж ашиглах вэ гэхээр тэр хүний шидэлт сайжирж байгаа бол би тэр хүнд одоо пасслах те бөмбөг дамжуулахдаа би солгоогаараа одоо сул талтай байдаг бол би тэр солгоогаарынхаа пассыг давтъя те. Тийм би тэр солгоогаарынхаа пассыг сайжруулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм талаар одоо win-win зарчмыг ингэж ашиглах хэрэгтэй гэж одоо миний хувьд одоо ойлгосон. За тэгээд одоо эхлээд хүнийг сонсож ойлго те дараа нь өөрийгөө ойлгуулж гэдэг юм уу. Тиймэрхүү харилцааны чадваруудыг бол энэ сэдвт дурдсан байна. За тэгэхээр сая яг ямар 3 дадлыг 2 дахь хэсэгт нь дурдсан бэ гэхээр think win and win буюу хамтдаа ялагч байх. Тэгээд seek first to understand then to be understood буюу эхлээд одоо ойлго дараа нь тэгээд өөрийгөө бусдад ойлгуул гэсэн зарчим. Тэгээд сүүлийнх нь болохоор synergize буюу одоо хүчээ нэгтгэх те багаар ажил хамтдаа үр бүтээмжтэй бай гэсэн юм 3 дадлыг 2 дугаар хэсэгт онцлоо. За сүүлийн хэсэгт нь болохоор ерөөсө ганцхан дадал үлдсэн нь sharpen the saw гэж энэ номон дээр гарч байгаа. За яг хуу одоо махчлаад орчуулах юм бол одоо хөрөөгөө ирэл гэж орчуулж болно. За утгачлаа орчуулах юм бол байнга л одоо өөрийгөө хурцлалтай өөрийгөө хөгжүүл, өөрийгөө сайжруул, хөгжүүл гэсэн утгатай. За хүн ер нь өөрийнхөө мэдлэг, ур чадвар, туршлага, харилцаа, үр бүтээмжээ байнга сайжруулж чадахгүй бол ямар нэгэн зүйлээс хоцорно. За ямартай ч эхлээд 10 жилээ төгсч гэдэг юм уу, ямартай ч эхлээд их сургуулаа төгсч тэгэл болоо гэсэн энэ ойлголт, ташаа ойлголт бол альдийн хоцорсон. Одоо хүн одоо ялангуяа энэ маш хурдтай технологи хөгжиж байгаа цаг үед өөрийгөө байнга л хөгжүүлж явахгүй бол ямар нэгэн зүйлээс хоцорно. Тэгэхээр одоо энэ зүйлийг одоо амьдаараа бидэрт амьд жишээ гэвэл ерөөсөө тэр LeBron James, Cristiano Ronaldo те Lionel Messi энэ домгууд яаж одоо 30 насны адагцтай 40 нас төгсөж байгаа хүмүүс яаж одоо хүртэл дэлхийн топууд хэвээрээ байгаад байгаа вэ гэхээр энэ хүмүүсийн тууштай зан тэгээд бас өөрийгөө байн хөгжүүлж байгаа энэ үйл явц одоо хүртэл эдрийг сайн байгаа одоо домог хэвээрээ байгаад байгаа болов гэж би боддتي. Яг тэгвэл за тэр одоо LeBron James, Cristiano Ronaldo эдрийн одоо бурхнаас өгөгдсөн тэр өгөгдлийг бол үүсгэхийн аргагүй. Яг тэгвэл тэр хүмүүс бол угаасаа л тийм бурхнаас өгөгдөлтэй хүмүүс адна штэ. Тэр хүмүүс шиг бурхнаас өгөгдсөн өгөгдөлтэй хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс одоо яагаад тэр Рональдо, Месси эдэр шиг ийм өндөр түвшинд одоо хүртэл тоглохгүй байна вэ гэхээр тэр хүмүүс зам магадгүй карьерийнхаа дундаж түвшинд ч юм уу те тодорхой хэмжээний амжилтанд хүрчээд бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр шоу цэнгэн те өөрийнхөө 6 цэнхлийг хөөж явсан байж болно. Тэгээд үр дүнд нь тэр хүмүүс одоо хүртэл их хэмжээнд ийм удаан тууштай амжилттай явахгүй байгаа байхгүй. Тэгэхээр л энэ дээр тууштай байдал те өөрийгөө байн хөгжүүлж явах зүйл тэр дадлаад ямар чухал вэ гэдэг энэ дэр харагдаж байгаа. За тэгэхээр
энэ 7 дадал бол товчхондоо бол ийм. За ямар ч тач энэ гурыг хамгийн энгийнээр ерөөс ингэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Хүн өөрийнхөө тэр өндөр мөрөөдлийг өөрөө тодорхойлох ёстой. Тэгээд тэнд хүрэх үйл явцыг би өөртөө хариуцлагатай шүү гэдгийг урхамсарлаад тэгээд тэнд хүрэх тэр өндөр мөрөөдөлтөд хүрэхээр тэр ур чадвар, туршлага, мэдлэг, ухаан, харилцаа, үр бүтээмжээ бүгдийг сайжруулж явах ёстой. Тэгээд тэрийгэл байнга тууштай л хийчих. Гэл ер нь ойлгочод энэ номноос ер нь энэ мессежийг хамгийн ойлгочод зүгээр юм шиг болов уу гэж миний хувьд бодож байгаа. За номны давуу тал бол сул тал гэж харах хэрэгтэй баг. За давуу талын хувьд болохоор ойлгоход маш хэлбэр. Үг сонголтын хувьд бол маш оновчтой, яг өсвөрийн сайхан зориулсан. Тэгээд өөрчөөс яг түрүү хэлсэнчлэн тэр өсвөрийн сайхан зориулсан гэдэг жагаа тийм үү. Тэгэхээр яг юм лекц маягаарч биш. Яг юм харилцсан яриа маягаар, илүү зөвлөмж маягаар тэгэрээ, ингээрээ гэд тэгээд маш тийм зураг үзүүлэн бодит кейс жишээнүүд маш их ашигласан учраас ойлгоход маш хэлбэр. Энэ бол давуу тал. Эсвэргээрээ энэ номны сул тал нь юу байсан бэ гэхээр миний хувьд бол за яг үннийг хэлэхэд яг хувь хүний хөгжлийн номнуудаас ялгарх зүйл бол байгаагүй. За хувь хүний хөгжлийн ном болгон дээр за өөрийгөө хөгжүүл, тэг, инг гэж хэлж идэг. Энэ ном бол яг тийм амар ялгараад байгаа зүйл бол байхгүй. Тэгтээ яг энэ зүйл дээр яаж мэтгэлцэж болох вэ гэхээр өсвөр насныхын зориулсан ном гэдэг ч байгаа тийм үү. Өсвөр насныхан хэдэн наснаас өсвөр нас эхэлтийн гэхээр за нэг ойролцоогоор 11, 12 насныхан тийм үү. Тэгэхээр 11, 12 настай хүүхдийн сэтгэхүй яг хаана байгаа? Тэр сэтгэхүйд нь ойлгох хэмжээний байна уугүй гэж л харах хэрэгтэй байна. Тэр байна уу гэвэл бол яг тэр 11, 12 настай хүүхдэд ойлгохдохоор байна уу гэвэл бол байна. Тэгэхээр энэ нэг талаараа тийм хувь хүний хөгжлийн юм давхцсан эсвэл давтагдсан зүйл бол нэх асуудалгүй л гэж бодож байна. За тэгэхээр энэ ном бол хэнд зориулагдсан бэ гэхээр за мэдээж өсвөр насныхан зориулагдсан. Тэгээд бас өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдээ сэтгэхүй нь хаана явж байгаа, юу бодож байгаа гэдгийг илүү дотн ойлгох маягаар харилцахыг хүсэж ивэл бас энэ номыг уншиж болно л гэж миний хувьд бодлоо. За тэгээд энэ удаагийн номны book review 15 дахь дугаараараа өндөр бүтээмжтэй өсвөр насныхын 7 дадал гэсэн Шон Кови зохиолчийн номыг онцлолоо. За тэгээд энэ удаагийн дараагийн дугаараараа уулзцгаая.